За улсын хурлаас энэ хяналтын төр хороо гэж байгуулад сонсгол хийгээд ингэ явж байгаа. Хэд хэдэн төр хороо хоролдоод нүүрсний оюутлогой за удахгүй харьбины гэрээгээр ингэ болно. Одоо энэ төр хорооны дараа ямар одоо үйл ажиллагаа хууль хяналтын байгууллага тухайлбал прокурорын байгууллагууд явуулдаг вэ? Ямар нэгэн үр дүн гаргаж байна юу? Та бүхний ажилд одоо нэмэр болж байгаа юу? Гэсэн юм асуулт байна. За ажлын хэсгийн 3 дугаар микрофон. Улсын хурлаас байгуулагдсан хяналтын одоо сонсголтой холбоотой хяналтын төр хорооны ажлын хэсгүүд байгуулагддаг. Тэр ажлын хэсгүүдээс хэлэлцээд улсын ерөнхий прокурорын газар мөрдөх байгууллагууд бол сонсголын үр дүнгээр тодорхой тооны чиглэл бодлого баримт цэцгийг хөргүүлж байгаа. За тэрийг нь бид хүлээж авч мөрдөнчлөх байгууллагууд бол зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ агуулгаар бас харьяалын дагуу шилжүүлдэг. Тэгээд энэ сонсголын тухайлбал нүүрсний одоо их сонсголын үр дүнд одоо бидэнд ирүүлсэн бүхэл бичиг баримтуудыг бид авч харьяалах байгууллагууд нь гаргаж мөрдөнчлөх байгууллагууд дээр хэргийн гэмтргийн шинжтэй үйлдэл болгон дээр нь хэрэг мөрдөн байцтай ажиллагаа явуулж зохих шалгалтын ажиллагааг бол ингэж явуулж ирсэн.